Монгол Улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хүрэлцэх үе үеийн ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын ерөнхийлөгч төрийн тэргүүнээр ажиллаж байсан Очирбат Баавганд энх баяр Элбэгдорж Баттулганаар оролцсон юм а. Уулзалтаар улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, гадаад дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн төрийн тэргүүнээр хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Татврын байгууллагаас хөдөлмөрлөж буй иргэн бүрт баримтын системээр дамжуулан цахим талархал хүргэлсэн. Үүгээр жил бүр болдог татвар төлөгчдийн өдрүүд эхэлж буйг татврын ерхий газрын дарга мэдээлсэн. Өнгөрсөн оны жилийн эцсийн тоо мэдээгээр Монголын татврын алба улс орон нутгийн төсөвт 7.2 их найт төгрөгийн татврын орлого бүрдүүлээд буйг тэрээр мэдээлсэн. Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 33.3%-ийг, нэгдсэн өртгийн албан татвар 17.1%-ийг, ашигт мотомлын нөөц ашигласны төлбөр 22.1%-ийг, бусад татвар 27.5%-ийг тус эзэлжээ. Татврын орлогын 7.2 их найт төгрөг нь Монгол Улсын нийт төсвийн 53.2%-ийг эзэлж байгаа юм. Татврын өдрүүдээр татврын байгууллагаас шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг зарлалаа. Энэ оноос татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг ялгаатай авч үзэн тодруулж байгаа бөгөөд жижиг дунд бичил ангиллалын аж ахуйн нэгжүүдийн татврын дундаж орлого хэд байгаа, татврын хэдэн хувийн орлогоор ангилж буй талаар тодруулбал тэрбээр дунд ангиллалын татвар төлөгчдийг 3 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл, жижиг ангиллалын татвар төлөгчдийг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш 3 тэрбум төгрөг хүртэл, бичил ангиллалынхныг 50 сая төгрөгөөс бага орлогоор тооцон тодруулжээ. Үүнээс бичил ангиллалынхан жилд нэг удаа 1%-аар татвар төлж байгааг тодтголоо. Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгшээтэй хамтдхан тэмдэглэхээр засгийн газраас төлөвлөж байгаа лээ. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил үндэсний томоохон баяруудыг тэмдэглэхгүй үндэсэн түүхэн ойг хамтдагч тэмдэглэх өнөө жилийн баяр наадмын нээлт хаалтыг дэглэх найруулагчийн талаарх таамаг яриа олон нийтийн дунд өрнөж байна. Тэгвэл үндэснийх баяр наадмын нээлт хаалтын үйл ажиллагааны найруулагчаар Наранбаатарыг ажилуулахаар сонгосон талаар их сурвалж мэдээллээ. Дашрамж сонирхуулахад өнгөрсөн 4-р сард засгийн газраас үндэснийх баяр наадмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэн улсын их хурлд өргөн барихаар тогтсон. Тус хуулийн шинжилэн баталснаар үндэснийх баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгүй болох бөгөөд үндэснийх баяр наадмаар барилдах бүх уяач, сур арваач болон шагаан арваачийн эрх үүрэг тодорхой хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгүй болох юм а. Түүнчлэн допинг хэрэглэсэн бүх гарвааж, уяаж, тэдгээрийн багш дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдснээр допинг хэрэглэх нь багасж, үүнээс үүдэлтэй баяр наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ хэмээн хууль санаачлагчид үзжээ. Говьсөнбөр аймгийн Баянтал суманд 2 автомашин мөргөлдсөн осол энэ сарын 9-ний өдөр гарсан. Улмаар нэг хүн автомашины эдний ангид хавчуулагдаж аймгийн онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Осол аймгийн төвөөс 100 урд зүгт 77 км, сумын төвөөс зүүн зүгт 68 км гүн жалга гэдэг газарт болжээ. Аймгийн онцгой байдлын албаны албаагчдыг очиход Дорногов аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Колт загварын судлын автомашин, нийслэлээс Тус аймгийн Айраг сумын чиглэлд Майти 2 загварын ачааны автомашинтай мөргөлдөн осол гарсан байжээ. Улаанбаатар хот руу явж байсан Колт автомашинд 5 хүн зорчиж байсны 3 нь хүүхэд байсан бол Айраг сум руу явж байсан ачааны автомашин 2 зорчигчтой явж байжээ. Ослын улмаас нийслэлийн Баянгол дүүрэг оршин суух хаягтай 6 настай охин автомашины эд ангид хавчуулагдсан хүнд гэмтсэн байсныг эсэм минь гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн өгчээ. Олон улсын сувилагчдын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 12-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил мэдлэгийг дэвшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад 11 мянган хүн сувилагч мэргэжлийг эзэмшжээ. Дэлхийн сувилагчдын өдрийг өгтөн Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх, дэлхийн нийтийг хамарсан COVID-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амнаас аюулгүй байдлын төлөө өөрийн амнаас ар гэрээ амуртан зүтгэж ачааны хүндийг үүрсэн инхийн цагаан Игэл Баатар болох сувилагчдад төрийн дэд одон медаль гардуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.
Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын салбарын акул гэгдэх Elon Musk дэлхийн тойрог замд 12,000 ширхэг хиймэл дагуул байрлуулж Цэнгэр гарагийн өнцөг булан бүрт өндөр урдны интернет нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Тэгвэл энэ ажил нь аль хэдийнэ хэрэгжиж 32 улсад үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Одоогоор Starlink-ийн 1100 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байгаамаа. Тэгвэл 100 мегапиксел хурдтай SpaceX компани Starlink интернет Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхэд нэг алхам орджээ. Тодорхойлбол өнгөрсөн 3 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Starlink Services Mongolia компанид бүртгэгдэж, гүйцэтгэх захирлаар нь Lauren Ashley Drine гэх Starlink Литауны удирдагч бүсгүй бүртгүүлжээ. Үйл ажиллагааны чиглэл нь бизнесийн зөвлөгөө өгөх мэдээллийн технологийн үйл ажиллагаа гэжээ. Харин эцсийн өмгөөлөгчөөр нь алдарт Elon Musk бүртгэх заажээ.